Өглөөний мэнд эрхэм ээжүүдээ. Өнөөдөр би та бүхэндээ өөртөө анхаарал тавих 10 минутын энгийн дасгалыг танилцуулах гэж байна. Өглөө босоод хамгийн түрүүнд хүүхдүүд гэрийн ажилгээд өөрийгөө мартаж байна уу? Тэгвэл ердөө 10 минут өөртөө зориулснаар таны өдөр бүхэлдээ өөр болдог гэдгийг мэдв. Ээж хүн гэдэг бол маш их хайр анхаарал шаардсан үүрэг байдаг. Гэхдээ бид өөрийгөө мартвал энерги маань дуусдаг шүү дээ. Тиймээс өглөө бүр ердөө 10 минут өөртөө зориулж үзээрэй. Энэ нь таны өдөрт энерги эрч хүчийг нэмэх болно. Эхний 1 минут 50 амьсгал. Нүдэн ханаад 5 удаа гүн амьсгал аваарай. Амьсгал авч байхдаа өнөөдөр 50 аж аргалтай өдөр болно гэж өөртөө хэлээрэй. Амьсгалаа гаргахдаа бүхнээ завинлон гаргаарай. Дараагийн 3 минут арьс арчилгаа. Нүүрээ огоогоод өөрийн хэрэгэлдэг арчилгаагаа хийгээрэй. Энэ нь зүгээр нэг гоо сайхан биш. Өөртөө өгч буй анхаарал юм шүү. Таны арьс тань талархах болно. Дараагийн 3 минут биеэ сэргээх хөдөлгөөн. Хүзүү мөрөө баг зэрэг сонгож, гар хөлөө хөнгөн хөдөлгөөн хийж үзээрэй. Энэ нь таны биеийг сэргээж, энерги нэмэгдүүлэх болно. Сүүлийн 3 минут өөртөө эерэг бодол өгөх. Өнөөдөр хийх 1-2 чухал зүйлээ бод. Мөн өөртөө ингэж хэлээрэй. Би хангалттай сайн ээж. Би чадна. Ээж хүн аж аргалтай байвал гэр бүл бүхэлдээ аж аргалтай байдаг шүү дээ. Тиймээс маргааш өглөө 10 минут өөртөө зориулж үзээрэй. Энэ нь танд маш их үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ энэ видео таалагдсан бол subscribe дарж энэ видеог өөр ээжүүдтэй хуваалцаарай. Баярлалаа.